За тэгэхээр гендер суурилсан хүчирхийллийн хохирогч даван туулагч хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ. За тэгэхээр энэ судалгааг бид нар яагаад хийх болсон юм бэ гэхээр мэдээж бод биднэрт одоо эрх зүйн баримтчгууд бол чухал баримтчгууд байгаа. За хүний эрхийн түгээмэл тунхаглал, дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хангах Бээжингийн тунхаглал, нийгмийн амьдралын бүхэл салбарт одоо гендер эрхтэйч байдлыг ханганаа гэж бид нар яриад байдаг тийм ээ. За тэр дундаа охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэх, бэлгийн мөчлөг төртүүлэхгүй байх. За тэгээд гендерийн эрхтэйч байдлын хангах тухай бид нар хуультай. Тэгээ энэ дотроо бас эрэгтэй, эмэгтэй хүн боловсрол эзэмших тэгш боломжтой байх ёстой. Гендерийн ялгарлан гадуурхтаас бид нар ангид байх ёстой гэдэг. За тэгэхээр эдгээр хууль эрх зүйн баримт бичгүүд бол биднэрт бол хангалттай байна. Тэгэхээр энэ баримт бичгийн байгаа учраас бид нар энэ баримт бичгийн хэрэгжилтийг л хангах ёстой. За тэгхийн тулд бид нар юу хийсэн бэ гэхээр боловсрол эвсэлтэйгээ хамтраад тодорхой кейс судалгаа хийсэн. За тэгэхээр судалгаа маань бол баримт бичгийн судалгаа, экспертүүдтэй бид нар ярилцсан байгаа. За мэрэгжилтнүүдийг хамарсан Fox бүлгийн уулзалт ярилцлагуудыг хийсэн байгаа. За энэ дээр түрүүний хэлсэн одоо мэрэгжлийн яг одоо энэ чиглэлийн ажилтдаг төрийн бус иргэний нийгмийн байгууллага холбогдох мэрэгжилтнүүдтэй бид нар уулзсан байгаа. За тэгээд сургуулийн төлөөлөл болсон сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, за мөн дотор байрны багш, насан туршийн боловсролын төвийн багш, анги удирдсан багш нартай бид нар одоо анкет судалгааны аргаар энэ судалгааг хийж явуулсан байгаа. За ингээд тодорхой яг кейс баримтчгуудыг бид нар гаргаж түүн дээр анализ хийж судалгаа хийсэн. За тэгэхээр судалгааны үр дүн та бүхэнд товчхон танилцуулъя. За тэгэхээр энэ судалгаанаас нэг олдтой том одоо гарсан зүйл бол энэ сургуулийн орчинд дах гендер суурилсан хүчирхийлэл буюу school related gender based violence гэж байгаа юм. Тэгэхээр энэ нэр томьёо бол олон улсад аль хэдийн гарсан. Тэгэхээр энэ нэр томьёог бол одоо ингээд судлаад тодорхойлтыг гаргаад цар хүрээг нь томьёолог гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр эндээс та бүхэн зураг харж байна. За тэгэхээр энэ сургуулийн орчинд дах гендер суурилсан хүчирхийлэл гэдэг нь хаана явагддаг юм бэ? Сургууль дотор явагддаг. Тэгэхээр бидний нэг ойлголт байдаг. Сургууль дээр болж байгаа процесс л яг тэр дотор болсон зүйл бол хүчирхийлэл юм уу гэд. Тийм ээ. Тэгвэл энэ ойлголт маань өөрөө нөгөө нэг хүүхд маань гэрээс сургууль руу явах зам. За сургуулаас гэрлүүгээ явах замд тэр агшин ордог. Мөн дахиад нөгөө хүүхд маань гэртээ очиод гэрийн даалгавраа хийж явах үе. За гэртээ нөгөө нэг хичээл сургалт одоо бидний хэлээд байгаа те одоо ковидын үед захимаар оролцож байх үедээ нөгөө нэг кибер бейс буюу захим орчинд нөгөө багшийн зүгээс хичээл зааж байгаа үе тэнгийнхний харилцаа, хамт олонны уур амьсгал, тэнд ямар процесс болж байна, хаана ямар үг хэлж байна, тэр хүүхэд хинтэй харилцаж байна. Тэгэхээр энэ бүх процесс маань энэ сургуулийн орчинд дах гендер суурилсан хүчирхийлэл гэдэг зүйлийг бий болгодог байх нь байна. За тэгэхээр энэ зүйл маань ямар хэлбэрүүдтэй явагддаг юм? За тэгэхээр нөгөө бие махбодын хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, үе тэнгийнхний дарамт, дээрлэхэлт, гадуурхалт, за мөн яг нөө сэтгэл зүйн хямралд автагдах, тийм ээ, хил амаар доромжлох, гутаан доромжлуулах, занал хийлгэх, айлган сүрдүүлэх, за бэлгийн хүчирхийлэл, дарамт, албадлага, ялуурлан гадуурхалт гэд. За тэгээд бүр олон улсын түвшинд авч үзэх юм бол одоо нөгөө бүлэглэн гэмт хэрэг хийх, зэвсэгт мөргөлдөөн, зэвсэгт халдлага гэд ингээд энэ нэр томьёо бол өөрөө олон улсад бол нэлээд өргөн цар хүрээтэй явдаг. За манай Монгол улсын түвшинд бол эдгээр хэлбэрүүд байна гэж харж байгаа юм. Эдгээр хэлбэрүүд байна. За тэгэхээр эдгээр хэлбэрүүдийн огтлцол, давхцал одоо энэ нэг хүүхэд маань одоо бие махбодын шийтгэл хүртлээ гэхэд давхар сэтгэл зүйн хямралд автж идэг те. За бэлгийн дарамтанд орлоо гэхэд эдгээр зүйлүүд нь бүгд байж идэг гэдэг утгаараа энэ хэлбэрүүд манай Монгол улсын түвшинд байж байна гэж судалгааны явцад гарч ирсэн. За тэгэхээр энэ нэр томьёо бид нэр төвшин нэр томьёог өнөөдөр бид нар оруулж ирж байгаа юм. За тэгэхээр энд хин өртөмтгий байгаа энэ одоо сургуулийн орчинд дах гендер суурилсан хүчирхийлэл гэдэгт. Ингээ харахаар давхарсан, гурмалсан одоо нөгөө нэг давхар саад бэрхшээлүүдийн асуудлууд гарч ирж байгаа юм. За жишээ авъя. Ялангуяа нэг жирэмсэн одоо хүүхэдтэй охид байлаа гэж бодоход тэр өөрөө эмэгтэй байна гэдэг нь тэр хүүхдийн өөрөө одоо эрсдэлд өртөх нэн өндөр эрсдэлтэй байдалд оруулж байна. За тэгээд тэр хүүхэд маань өөрөө аслагдсан бүс нутагт амьдарч байгаа ч юм уу тийм ээ. Эсвэл тухайд бас гэр бүлдээ
хүчирхийлэл, аригталт ийм асуудалтай байх юм бол энэ хүүхдийн тэр нөгөө нэг одоо гендер суурилсан хүчирхийллийн хохирогч болох эрсдэл нэг өндөртэй байна гэж харж байгаа юм. За дараагийн нэг жишээ бол бэлгийн чиг баримжаа буюу нэг LGBT нэмэх тийм ээ. За эдгээр хүүхдүүдийн хувьд эмэгтэй юм уу, эрэгтэй байна гэдэг нь өөрөө тэр нэг эрсдэлд оруулаад мөн яах нь хэрвээ тэр хүүхэд дотор байранд амьдарч байх юм бол энэ хүчирхийллийн хохирогч болох эрсдэл нь одоо ихсэж байна, нэг өндөр байна гэж харж байгаа юм. За ингээд мөн түрүүний ихтгэл дээр дурдчихсан те нийгэм эдийн засаг статус доогуур байгаа хүүхдийн хувьд өөрөө тэр ядуу байна гэдэг нь нэг эрсдэл өндөрт оруулж байна гэсэн үг. За тэгэхээр энийг би тодорхойлоод ингээд хүснэгтэр та бүхэн жишээ болгоо харуулж байгаа нь цаашаа ярих нөгөө эрсдэл өртөмтгий бүлэг гэдэг байгаа хүүхдүүд минь ганцхан асуудлаасаа хамааж эрсдэлтэй бүлэгт орж байгаа биш шүү. Энэ бол одоо тийм ээ олон давхар бэрхшээлээс болж байна гэдгийг харуулах гэж байгаа юм. За ингээд бидний ярьдагте одоо ингээд дөрөмт хувцас авч чадахгүй одоо ялангуяа нөгөө аслагдсан бүс нутагт амьдарч байгаа хүүхдүүд байна. Тэгээд хотоос зайдаа байж байгаа хүүхдүүд бол сургууль гэр хооронд автобус унаагаар явж чадахгүй. За өдийн хоол цай гэд ингээд асуудлууд бол бидэнд байна. За тэгэхээр нэг зүйлийг би хэлэх гээд байгаа юм. Би одоо ингээд судалгаа хийгээ явж байгаагууд яг нөгөө одоо багш нартай, анги удирдсан багш нартай, мэргэжлийн хүмүүстэй ингээд уулзахаар за сургуулийн орчинд дах гендер суурилсан хүчирхийлэлд байгаа хүүхдүүдийн асуудлыг ярина. За энэ дээр хэнийг хамааруулж үзэх вэ гэд асуухаар нөгөө хүмүүс маань одоо бидний эргэн тойронд байгаа хүмүүс маань нөгөө нэг хүүхд хамгааллын асуудал буюу хүчирхийлэлд өртсөн хүүхдийнхээ асуудлыг яриад байгаа. Тэгэхээр би энэ дээр нэг ойлголтын зөрүү байна гэдгийг хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл сургуулийн орчинд дах гендер суурилсан хүчирхийлэл гэдэг бол түрүүний ярьдаг сургууль дээр сургуулиас гэрээс сургууль тэр интернетийн орчинд болж байгаа тэр орчинд болж байгаа гендер суурилсан өөрөөр хэлбэл гендерийн мэдрэмжгүй байдлаас болоод тухайн хүүхэд маань яах нь сурч боловсрох хэрэгцээ нь хязгаарлагдаад байгаа асуудалд ороод байгаа тэр бүлэг хүмүүсийг авч үзнэ. Тэрнээс биш яг нөгөө хүчирхийлэл дарамтанд өртсөн тийм ээ. Тэр хүүхдийн боловсролын хэрэгцээг нь яаж хангах вэ? Тэр хүүхдийг сургууль дээр авчирж ирээд яаж тэр хүүхдэд хариу үзүүлэх вэ гэдэг арга хэмжээнээс арай ялгаатай шүү гэдэг мессежийг та бүхэнд өгөх гээд байгаа юм. За тэгэхээр ийм андуурал байгаа. Тэгэхээр судалгааны нэг гол том үзүүлэлт бол үгүй нөгөө сургуулийн орчинд чинь нэг юм хүчирхийлэл болоод байна шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм. За ингээд тэгвэл одоо цаашдаа боловсролын салбар юуг анхаарах ёстой юм? Боловсролын салбарт ямар асуудал байгаа юм? За энийг би 6 түвшинд гаргаж ирэхийг зорилоо судлаачийн зөвд. Нэгдүгээрт үндэсний бодлого үйл ажиллагааны төлөвлөгөө хаасынхаараа хоёрдугаарт орчны чанар аюулгүй байдал. За энэ дотроо би бол одоо тэр нууц хадгалах багшийн ёс зүй. За тэгээд орчин. За мөн 3 дугаарт хүчирхийллийн суурь шалтгааныг өөрчлөх хүчин чармайлт биднэрт байна уу? За энэ дээр сургуулийн хөтөлбөр агуулга дээр багш бэлтгэж байгаа байлж дээр бид нэр юуг анхаарах ёстой? 4 дугаарт хүртээмжтэй эрсдэлгүй тодорхой мэдээлэх журам. Одоо хүчирхийлэл төртлөө гэхэд хариу арга хэмжээг яаж авах ёстой? Урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид нар яаж үзүүлэх ёстой? 5 дугаарт түншлэлийн харилцаа. Эцэг их асран хамгаалагч бусад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ямар төвшөнд байвал боломжтой юм бэ? 6-аад нь судалгаа үнэлгээ мониторинг гэсэн энэ 6 чиглэлийн төвшөнд та бүхэн судалгааны үр дүнгээ судлаачийн зүгээс санал төвшүүлж байна. За нэгдүгээр үндэсний бодлого үйл ажиллагаа алсын харааны хувьд. За бид нэр эрхтгч байдал гэж ярьдаг equity гэл аюу олон талбараар ярьж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ эрхтгч байдал гэдэг зүйлийн үндсэн хоёр асуудал байгаа. Ерөөсөө буюу нэгдүгээрт бол шударга байдал. Шударга байдал гэдэг нь бол хувийн болон нийгмийн асуудлууд сурагчдын сурах чадварт саад болох ёсгүй. Хувийн болон нийгмийн асуудлууд. Хувийн гэдэг нь нөгөө төрөний хэлдэгтэй одоо бидний эрс бүлгийн хүүхдүүд байгаа тийм ээ эмзэг одоо тэр хүүхдүүд гарч ирсэн шүү дээ тодорхой төвшний хүүхдүүд. За тэгээд нийгмийн асуудлууд. Нийгэм ядуу байж болно, баян байж болно, аслагдсан бүсэд байж болно. Тэгвэл тэр хүүхэд сурах ёстой. За дараа нь дэг шамруулсан байдал. Гарал үүсэл, гэр бүлийн байдал, өрхийн орлого, нийгмийн статус хаана амьдарч байгаагаас үл хамааран бүх сурагчид наад захын одоо үндсэн стандартыг эзэмших ёстой. Тэгэхээр бид нэр түрүүний ярьсантай илтгэжтэй боловсролын стандартыг хангана гэд. Тэгвэл энэ стандартыг бид нэр бүхэл хүнд өгөх ёстой. За ингэж бид нэр эртгэж байдлыг хангах энэ бодлогыг үндэсний хэмжээнд бий болгох ёстой. За дараагийн нэг зүйл бол бид нэр SDG буюу одоо нөгөө доктортой хөгжлийн үзэл баримт 2030-ыг яриад байгаа. За тэгэхээр энэдээс бид нар дөрв буюу нөгөө чанартай боловсролыг дэмжих гэдэг асуудлыг бид нар хангана.
За тэгвэл чанартай боловсролыг дэмжснээр бусад дагалдах зорилтууд маань хэрэгжихэд дөхөн үзүүлж байгаа. Гендрийн эрхтгч байдлыг хангахад нөлөөлж байна. Тийм ээ? За 10 буюу тэгш бус байдлыг бууруулахад нөлөөлж байна. 11-ийг хангаж байна. За тэгээд ингээд гих мэтлэн хангана. Тийм үү? За тэгээд ингэж явж байгаад тэр ялангуяа 8 дугаар зорилт буюу зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжихэд маш чухал дөхөн үзүүлж байгаа юм. Бид нар өнөөдөр одоо нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр боловсон хүчин яриад байдаг. Өнөөдөр чадвартай боловсон хүчин байна уу гэж яриад байдаг. Тэгвэл бид нар анхнаасаа суур боловсролыг тэр гендрийн эрхтгч мэдрэмжтэй өгвөл бид нар яах вэ гэдэг асуудлыг гаргаж ирж байгаа юм. За хоёрдугаар асуудал аюулгүй байдал. Багшийн ёс зүй. За жишээ нь манай багш нарт ийм асуудал байна л да. Нөгөө нэг сургууль дээр нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн охинд одоо нөгөө дэмжлэг үзүүлэх гээд хэдүүлээ ангаараа санхүүгийн дэмжлэг үзүүлье. Энэ охинд маань одоо ийм явдал тохиолдчихжээ гээд нөгөө багш маань тухайн хүүхдийн асуудлыг анги хамт олонд нь мэдээлэл зарлцдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг бидний нууц хадгалах ёс зүйн кодекс гэдэг зүйл маань одоо ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. За энэ дээрээ бид нэр анхаарах хэрэгтэй болж байна. За дараагийн нэг асуудал бол тэр аюулгүй гудамж талбай эрсдэлгүй байгууламжууд. Тэгэхээр эмэгтэй ариун цэврийн байгууламжийг одоо нөгөө нэг сургууль дээр EBS-ийн төвшөнд нөгөө хоёр ариун цэвэр байдаг штэ, эрэгтэй, эмэгтэй гэд. Тэгэнгүүт одоо ийм тохиолдлууд кейсүүд гарсан гэж байгаа байхгүй манай судалгааны явцад нөгөө эмэгтэй ариун цэврийн байгууламжийг хаагаад эрэгтэйг нь онгорхоо орхицсан нэг ариун цэврийн л онгорхоо орхицсан. Тэгэнгүүт одоо биений юм ирсэн охины хувьд яах нь нөгөө эрэгтэй рүү нь орч чадахгүй тэгээд тэр хүүхэд маань хичээлдээ сууж чадахгүй яах нь хичээлээ шууд таслаа явах. Тэгэхээр энэ нөгөө нэг бидний яриад байгаа тасралтгүй боловсролын хэрэгцээг хангахад нөгөө гендрийн мэдрэмжтэй байдал нөгөө сургуулийн орчинд бий болж байна уу. Тэгэхээр энэ нөгөө түрүүний хэлээд байгаа яах нь гендер суурилсан одоо тэр сургуулийн орчинд дох хүчирхийллийн хохирогч гэдэг хүүхдийг бий болгож байна. Даван туулагч хүүхдийг бий болгож байна гэдгийг жишээ энэ дээр гарч ирж байна. За захын дүүрэг суралцж байгаа хүүхдийн хувьд тийм ээ одоо биднэрт ийм олон кейсүүд байна шүү дээ. Одоо нөгөө ядуу эмзэг бүлгийн гэдэг байгаа. Тэгэхээр тухайн хүүхд маань яах нь нөгөө өдрийн хоол идлээ хоолндоо чадахгүй за тэгээд нэг хөрхөн унааны мөнгө хэрэглээрээ гэдээ өгсөн 500 мянган төгрөгөөрөө нэг чихэр аваад иддэг ч юм уу нэг боов аваад иддэг те тэгэнгүүт нөгөө хүүхд маань яах нь автобус унаандаа явж чадахгүй алхасаар байгаа гэртээ хайрдаг гэртээ хайрах зам нь харанхуй шөнө гудамжаар яах нь тэр гэрэлтүүлгүй гудамжаар орох тэр замдаа нөгөө хүчирхийл дарамтанд өртөх эрсдэл за энийг бид нэр хэлээд байгаа. За тэгэхээр эндээс бид нар цаашид юу хийх ёстой вэ гэдэг маань харагдаж байна те. За тэгэхээр энэ ариун цэврийн байгууламж харагдаж байна тийм ээ. Одоо ялангуяа Астагсан бүс нутагт манайх сургуулиуд чинь гадаана нөгөө ариун цэврийн байгууламжтай шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг ийм кейс гарч ирсэн. Одоо нэг эмэгтэй хүүхдийн хувьд нөгөө ариун цэврийн байгууламж руугаа явах замдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал гарч ирж байсан. За магадгүй хөгжлөн бэрхшээлтэй хүүхэд байлаа гэхэд энэ ариун цэврийн байгууламжинд одоо яах нь бие засаж байхдаа давхар одоо гэрт бэртэж гэмтээд давхар одоо бие махбодын одоо тэр шийтгэд юу бэртлийн талаавна гэдэг маань нөгөө нэг хүчирхийлэл дарамтанда өртөж байна гэсэн үгийг хэлж байна. За дараа нь 3 дугаар нэг асуудал. Хүчирхийллийн суур шалтгааныг өөрчлөх хүчин чармаалт. За энэ дээр бид нар юу хийх ёстой юм бэ? Тэгвэл энд биднэрт нэг догцсон хандлага буюу бидний ярьдаг нэг стереотип гэж ярьдаг те. Тэгэхээр энэ догцсон хандлага хаана байна гэж харж байгаа юм. Багш нарт ч байна, анги хамт олон найз нөхдөд ч байна, эцэг их биднэрт ч байна. За тэгэхээр энийг бид нар өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ? Сургуулийн хөтөлбөр агуулгахдаа л яах нь бид нар маш сайн өгөх ёстой. За тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө баг дунд боловсролын гендрийн дүн шинжилгээ 2016 оны судалгаан дээр бүр аль хэдийн гаргаад өгсөн байдаг сурах бичиг дээр. Ер нь сурах бичигдэх тэр одоо энэ дэд жишээг нь татсан байгаа. Нөхөн үржихүн болон үйлдвэрлэлийн дүр зураг хүүсээр нь ялгаж үзэх юм бол гинэ. Тэгэхээр эмэгтэй хүүхдүүдийн дүр зураг, эрэгтэй хүүхдүүдийн дүр зураг одоо энэ дээр юу гэж илтгэж байгааг ингээд аль хэдийн гаргаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж илтгэхэд байна уу гэхээр бид нар сургуулийн хөтөлбөр агуулга дээр гендрийн мэдрэмжгүй эрхтгч байдлыг хангаагүй агуулга зураглуудыг маш их агуулдаг. Энэ нь нөгөө нэг биднэрт тогтсон хандлагыг бий болгоход нөлөөлөд байдаг. За дараагийн нэг асуудал нь багшаа бид нар бэлтгэж байна. Багшаа бид нар бэлтгэж байна. Гэтэл нөгөө багш бэлтгэдэг тэ нөгөө багшийн мэрэгжил дэвшлүүлэх институтууд дээр юу гэж бэлдэж гэнэ вэ гэхээр ийм жишээ татаад ярьдаг.
За богино байнзал өмсөж яваад нөгөө хүчндүүлсэн байлээ хөөхий. Энэ одоо тэг үүлийн үр юм аа гэд ярьдаг. Тэгэхээр ийм бас байж болох уу гэдэг асуудал гарч ирж байна те. Тэгэхээр багш нар маань ингээд нөгөө нэг тогтсон хандлага нь салаагүй байгаа учраас бид нарт багш нар маань бас нэг юм алдаанууд одоо анги тангим нөгөө ангиа удирдах дац хичээлээ зохион байгуулахдаа алдаа гаргаад байдаг асуудлууд гарч ирж байна гэсэн үг. За тэгэхээр бас нэг ийм жишээ байна. Одоо жирэмсэн нөгөө хүүхд сурагчдын хувьд тийм ээ. Ялангуяа одоо жирэмсэн болчлоо охтын хувьд нөгөө манай одоо судалгаанаас ярьж байгаа ингэж байгаа юм л да. Хөөхө бид нар бол тэднэрт ингээд хариу арга хэмжээ маш сайн авдаг. Төрөх хүртэл чөлөө өгчдөг юм. Хичээлээс нь чөлөөлчдөг. Тэгээ бид нэр ингээд аль боломжтой үед нь гүйж очоо хичээлийн өгчдөг. Яг хөө энэ бол бидний нэг талдаа бол авж байгаа харах хэмжээ юм. Гэтэл нөгөө нэг хүн ямар ч байж болно, ялгаатай байж болно. Тэр хүүхэд те эрхээ эдэлж штэ. Тэгэхээр тэр хүүхдийг бид нар тэр сургууль хамт олонд нийгэмд нь тусгаарлахгүйгээр яах нь боловсролд нь хамруулах. Тийм л байх хэвээр. Тиймийг л одоо бид нар хүлээн зөвшөөрөх хэвээр. Хүн болгон ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрдөг энэ хүний эрхэс суурилсан хандлагыг бид нар хаана ханал бий болгох хэвээр. За тэгээд эргэн сургадаг ийм асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүүхдийг бие засуулахын тулд нөгөө ангийн багш дийлэхгүй учраас ангийн хөвгүүнийг энийг өргөд бие засуулаад эргээ явуулцдаг. Энд нөгөө нэг гендерийн мэдрэмж гэдэг зүйл байна уу? Тэгэхээр нөгөө нэг гендер суурилсан хүчирхийлэн хохирогч энд үүсэж байгаа байхгүй юу? Бид нар мэдхгүйгээр тэр хүүхдийг яах нь ичих, эмээх байдалд оруулж чинь те санаа зовох байдалд оруулж чинь сэтгэл зүйн хямралд оруулж чинь цаашлаад. Тэгэхээр энэ маань нөгөө нэг даван тулгч хүүхдүүдийг хохирогч хүүхдүүдийг үүсгэж байна гэсэн үг. За дараагийн нэг асуудал нь сургалт мэдээлэл хүмүүжлийн ажил. Тэгэхээр өнөөдөр одоо ингээд багш нараас асуухаар манай багш нар тэгж байгаа. Сургалт хүмүүжлийн ажлын цагийг хасцсан. Тэгээд ингээд хүүхдүүдэд юм хэлмээр байдаг, мэдээлэл өгмөр байдаг. Энэ анги хамт олон чинь найз нөхөд болох хэрэгтэй байдаг. Одоо энэ ковид үед тэгж штэ. Чи ангийнхаа хүүхдийг нэрийг хэлээд таних уу гэхээр би танихгүй. Маск зүүсээр хагаад би царай зүсэн ч мэдэхгүй. За тэр хүүхэд бол одоо өнөөдөр манай нийгэм тэгж байгаа штэ. Сургуулийн босохоор орж ирлээ. Өдрийн 1 цаг боллоо жижүүр. Гараараа гэж бушуухан хөөчдөг нөгөө хүүхдүүдээ. Нөгөө хүүхдүүд тэн дотор ерөөсөө нэг 40-40 минутын хооронд нэг багшаас нөгөө багшийн хичээлийн хооронд хичээл нэг үдсэн болоод тэмдэгсэн болоод өнгөрдөг. Багш нарын шуурхаа орж ирээд гардаг. Тэгэхээр тэр ангитай тэр хүүхдтэй ажиллах хэн үлдэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр нөгөө анги таасан багш нарын зовлон ярьж байгаа байхгүй юу? Өөрийнхөө хичээл дээр бусад багшийн хичээл дээр 5-аас 10 минут гуйгаал нөгөө нэг хэрүүлээ яриад гардаг гэж байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд маань хүмүүжил хаана байна? Тэгэхээр энэ олон талт сургалтын хөтөлбөр одоо нөгөө хүмүүжлийн ажил гэдэг зүйл маань одоо эдгээр зүйлүүдээр тэр тогтцоо хандлага буюу бид нар тэр бие бинийгээ ойлгох, хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг өгөх юм аа. Тэ? За тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувцаалах үед нь ангийнх нь хүүхдүүд тэгж штэ. Өө чамд ийм байд юм уу? Аль нөгөө юм чи хараа гэд. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний эргэн тойронд байгаа хүүхдүүд мэдхгүй байна штэ. Хичээл сургалтаар нь ч өгөхгүй, сурах хүчгээр нь ч өгөхгүй. За тэгээд мэрэгжлийн хичээл зааж байгаа гэхээр мэрэгжлийн багш яг байхгүй, хомос. Нарийн энэ хичээлийг чинь заахын тулд гендерийн мэдрэмж гэдэг зүйлийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан нэлээд мэдрэмжтэй багш заах хэрэгтэй. Гэтэл яг тэр мэрэгжлийн багш байхгүй байна гэдэг дэр манай иргэний нэмгийн байгууллагууд бол нэлээд шүүмжлэлтэй хэлж илээ. Тэгэхээр энийг нэг өөр одоо нөгөө эрүүл мэндийн багш, эрх зүйн багш ч юм уу хичээлийн заагаад биологийн багш заагаад орхичдаг. Гэтэл яг цаад учир шалтгаан суурийг нь заагаагүйгээс болоод хүүхдүүд мэдэхгүй байна гэдэг асуудал гарч ирж байна. За дараагийн нэг арга хэмжээ бол энэ хэрвээ хүчирхийлэл бид нэр өртчлөө эсвэл та одоо хүчирхийлэл өртөө даг нь мэдвэл яаж мэдээлэх юм? Яаж хариу арга хэмжээ авах юм? Тэгэхээр энэ дээр тодорхой мэдээлэх журам механизм хэрэгтэй байгаа. Хариу арга хэмжээ буюу тусламж үзүүлэх асуудал хэрэгтэй байгаа. За энэ дээр ингэж байгаа. Ангийн багш намайг дуудаад сургууль дээр босон явдлын талаар эндээ л үлдэх ёстой шүү гэж эргэж сануулж байгаа гэж байгаа. Нөгөө хүүхэд маань босон явдал анги дотор одоо нэг босон үе тэнгийн дарамт дээрлэгэл болоод нэг жоохон ингэ шоглуулад уйлжилтэй нэг охин. Тэгээ гэртээ очиод ээжтэй хэлэнгүүд ээж нь багш руу залгана тийм ээ. Тэгэнгүүт яах нь вэ? Багш хүүхдийг дуудаад анги дотор босоод эндээ л үлдэн шүү нөхөр минь ээ. За тэгэхээр бид нар яаж хүүхдүүдтэйгээ энэ хэрвээ босон явдал байвал яаж мэдээлэх вэ? Хариу арга хэмжээ авах вэ? За нэгэн удирдлагын зүгээс бас ингэж байгаа хэрэг.
нийгмийн сургуулийн нийгмийн ажилтнаа за чи энэ хүүхдүүдийнхээ асуудалд хэрэгэл гэр орноор нь яваарай гэж сар 5,000 төгрөг унааны мөнгө төсвөлөд өгч байгаа. За энэ бол тухайн сургуулийн зүгээс авж байгаа маш том ололт, амжилт 5,000 төгрөг өгч байна. За өнөөдөр 5,000 төгрөг зах зээлийн хувьд ямар асуудал вэ те? Гэтэл яагаад ингэж Хинтээ аймгийн нэг жишээ гарч ирсэн. Бүр нөгөө иргэний нийгэмтэй биш иргэдийн төлөөлөгчтэй хуралдаагаа ярилцаад сургуульд нь нийгмийн ажилтнанд нь тодорхой хэмжээний одоо хүүхд хамгааллын зардал, кейс менежмент гэдэг ч юм тодорхой асуудал гарвал одоо энэ дээр хэрэглээрэй гэдэг мөнгө төсөлсөн байгаа. Энэ бол яагаад ингэж тухайн орон нутаг болгон сургуулийн удирдлагаас хараат болчихв. Тэгэхээр бид нар цаана юу хүлэгдээд байна? Энэ өөрөө тэр тогтолцоонд шингэсэн ингүүл тэг нь ийм арга хэмжээ болвол ийм удирдамжтай, заавартай байвал яасан те? Тодорхой хэмжээний төсөвтэй байвал яасан гэдэг асуудал гарч ирж байна. За тэгээд хүүхдийн мэдээ задарсан тул сургууль хооронд шилжүүлэхэд гэж байгаа. За энэ юу вэ гэхээр энэ цаанаа маш утга учиртай асуудал гарч ирж байгаа. Одоо ингэдэг хүүхдийн мэдээлэл санаатай буюу санамсаргүй байдлаар задарчдаг. Тухайн хүүхд маань сургуульд явхад үнэхээр хэцүү бол бид нар тухайн хүүхдийг сургуульд шилжүүлэх гэдэг арга хэмжээг авч болно. Гэтэл өнөөдөр манай захын дүүрэгт сурж байгаа хүүхэд төвийн сургууль руу орж ирэхэд тэр хүүхэд маань боловсролын хөтөлбөрийн зөрүү гарч ирж байна. Тухайн захын сургуульд нь англи хэл үздэггүй англи хэл сайн үздэггүй бод ингээд те левел дунд түвшинд үздэггүй байжгаад шилжээд ирсэн чинь нөгөө сургууль нь яах нь англи хэл аягүй өндөр түвшинд үздэг. Тэгэнгүүт нөгөө хүүхдэд давхар асуудал гарч ирж байна. Бусдаасаа иччих, ирмэлзэх. Би яагаад одоо энийг сурч чадахгүй байгаа учраас би одоо тэгвэл сургуульд явж чадахгүйгээд сурах сонирхлонд буураад хичээлээ таслах. Тэгэхээр бид нар энэ бүх сургууль ижил төвшний сургалтын чанар гэдэг асуудал яригдж байна. Цаана яригдж байгааз тэр энээсээ болоод нөгөө нэг бидний хариу арга хэмжээ авах үйл асуудал маань саадтай учирж байна гэдгийг хэлэх гээд байгаа. За дараа нь энэ нөгөө ганцаарчсан зөвлөгөөний өрөө хамгийн сүлд хинт одоо мэдээлэл очиж байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр манай нөгөө одоо гэрч хохирогчийн мэдээлэл авах цагдаагийн байгууллагын ийм жишээ гарч ирж байгаа байхгүй. Анги дотор нь орж ирээд за яасан гинэ гэнгүүт нөгөө ангийн хүүхдүүд нь тэр яац юм бол гэд мэдээл задарчна. Тэгэхээр ийм асуудал байж болох уу? Ялангуяа энэ сургуулиудад ганцаарсан зөвлөгөөний өрөөний асуудал аягүй тулгымцсан асуудал байгаа юм байна лээ. Тэгээд дээр нь одоо тэр мэрэгжлийн сэтгэл зүйчийн асуудал. Одоо биднэрт яг хуу зарим сургуулиуд сэтгэл зүйчтэй гэж ярьж байна. Гэтэл зарим нь болохоор сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйчийг өөрөө гүйцэтгэж байна гэж ярьж байна. Манай сургуулийн нийгмийн ажилтнууд ялангуяа энэ судалгаанд нэлээд идэвхтэй оролцсон. Юу гэж харж байна гэхээр яг хүүхдийнхээ араас явах гэхээр чи ажлын байран дээр байсангүй энэ жижүүр хийх ёстой штэ гэдэг ингээд нөгөө нийгмийн ажилтнаа бариад байдаг удирдлагууд байна гэн. Тэгэхээр яг яах ёстой вэ гэдэг энэ бид нар нөгөө хүн болгон өөр өөрийн гэсэн үүрэгтэй тийм тодорхой удирдамжтай ийм хариу арга хэмжээтэй мэдээлдэг ийм одоо механизм бүрдүүлэх хэрэгтэй байна гэж харж байгаа. За, октын үзлэгийн асуудал гарч ирсэн. Тэгэхээр манай мэрэгжлийн байгууллагуудын хувьд бол энэ бол хүний эрхээс суурилсан хандлага биш юм аа гэж байгаа. Гэтэл манай сургуулийн одоо нийгмийн ажилд анги удирдсан багшийн хувьд нөгөө энийг илрүүлэх арга юм аа гэж. Энэ бол маш зөв арга юм аа, илрүүлэх арга юм аа. Өөрөөр хэлбэл бэлгийн хүч хэрхэл төрцөг хүүхдийг бид нар илрүүлэх гэж байгаамаа гэдэг асуудал ярьж ирж байна. Энэ дээр та бүхэн бас ямар байр суурьтай байх вэ? Хэдүүлээ хэлэлцүүлээ. За дараа нь 5 дугаар нэг асуудал, түншлэлийн асуудал. Тэгэхээр бид нар энэ сургуулийн орчинд дах гендер суурилсан хүч хэрхэлийн хохирогч болсон даван туулагч хүүхдүүдийг бид нар одоо хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, за тэгээд мэдээлэхийн тулд яах ёстой гэхээр энэ олон нийт хэвлэл мэдээлэл яаж те за интернетийн орчинд дах хүчирхийллийн зан үйл даган дуурайх тийм зөвлөлүүдийг одоо бид нар аль болох хаан шатанда эрсдлүүдийг бууруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Ялангуяа энэ дээр тэр гэр бүл болж байгаа асуудал. Эцэг их өөрөө яах нь хараалын үг хэрэгэлдэг. Хүүхдтэйгээ зөв бус харьцдаг. Найз нөхдөдтэйгээ одоо зөв бус харьцдаг. Өөрөө интернетийн орчинд одоо те зөв бус үйлдэл үзүүлдэг. Зан үйлийн доголдолтой, аригталттай гэр бүлтэй. Тэгэхээр энэ үйлдэлүүдийг чи хүүхдүүд яах нь даган дуурайх тэр асуудал гарч ирж байна. За тэр интернетийн орчинд хүчирхийллийн зан үйлийг бас хүүхдүүд даган дуурайдаг. Тэгэхээр бид нэр хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллагууд яаж хамтарч ажиллах ёстой вэ гэдэг асуудал гарч ирж байна. За тэгээд эцэг эх багш хоорондын одоо харилцаа. Тэгэхээр энд магадгүй энэ хоорондын харилцаа сөрөг байх юм бол тэр нь хүүхдэд эргээд дам нөлөөлдөг. Тэгэхээр бид нэр эцэг эх рүүгөө яаж одоо ажиллах ёстой. За бусад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог аваач, дэмжлэгийг аваач гэдэг асуудал гарч ирж байна. За 6-т нь судалгаа үнэлгээ мониторинг.
За тэгэхээр багшийн ажлыг үнэлнэ гэж ярьж байгаа. За өнөөдөр манай одоо боловсролын сайд маань үр дүн суурилсан боловсролын тогтолцоо гэж ярьсан. Тэгэхээр бид нар багшийн ажлыг үнэлэн тэгэнгүүт одоо нөгөө кейс гарч ирж байгаа байхгүй юу? Багш нар юу гэж хэлж байна вэ гэхээр за багшаа ингээд нөгөө ажлаа үнэлүүлэх гэхээр сургууль дотор болсон барьцаасаа ингээд биш анги дотор болсон барьцаасаа ингээд шийдвэрлэх гэхээр дээд удирдлагатаа мэдээлэхээр чи ажлаа муу хийлээ гэд үнэлгээнд нөлөөлөд байдгаа гэж байгаа. Энэ яг гэхдээ нууц биш нууц бодит байдал дээр байгаа асуудал. Тэгэхээр бид нар үнэлгээг яаж хийх ёстой вэ? Явцын үнэлгээ, акцийн үнэлгээ гэдэг зүйлийг харах хэрэгтэй байна. Кейс тулгуурласан асуудлыг шийдвэрлсэн, оновчтой арга хэмжээ авч чадсан бол тэр багшийг би яах ёстой бид нар урамшуулах ёстой юу, дэмжих ёстой юу? За, ингээд тийм ээ, ийм ажлууд хийх ёстой байна. Цалин урамшуулал, явцын хяналт, эргэн дүгнэх тайлан, мониторинг гэдэг байх ёстой байна. Тэгэхээр бид нар бол нэг ийм арга хэмжээ байдаг л гэд орхичдаг. Тэгээд нөгөө дүрм журамдаа бол аюул олон заалтууд байдаг. Гэтэл бол бид нэр хэрэгжүүлж чаддаггүй. За ингээд санал зөвлөмж өгөхөд. За хувь хүн буюу тэр микросистемд нь бид нар юу гэх хэвтэй. Сурагчдын өөрөө удирдах байгууллагын утга учиртай тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Ялангуяа энэ дээр олон улсад нэвтэрсэн арга зүй байна. Ментор бүлэг За сурагчдын зөвлөлүүд, бие биендээ туслах үе тэнгийн зөвлөгч нар нэлээд идэвхтэй ажиллаж байна. За эцэг их асран хамгаалагчид чиглэсэн сургалтыг өгөх хэрэгтэй байна. Гэр бүл чиглэсэн эдийн засгэр хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За тэгээд энэ гендер суурилсан хүчирхийллийн хохирогч даван туулагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээ хэрэгтэй байна. Хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгтэй байна. За энэ хөгжлийн хөтөлбөрүүд гэдэг дээр би жоохон тодруулъя. Ялангуяа ингэдэг гэж байгаа юм. Одоо боломжтой айлын хүүхдүүд л одоо нэмэлт курс дугууланд явж шít. Тэгэхээр дундаж буюу одоо нөгөө бидний харах ёстой хүүхдүүд маань хичээлээс өөр юмд үнэхээр явж чадаж гэнэ үү? Чадах уу? Бодит байдал дээрээ. Тэгэхээр энийг тухайн сургуулийн орчинд нь бүр бодлогоор дэмжиж өгсөн хөнгөлттэй тодорхой хэмжээний нэг 20-30 мянган төгрөгийн төлбөртэй гэдэг ч юм уу тийм байдлаар ингээд өгөөд явж идэг ийм систем бас хэрэгтэй юу? За бүр боломжтойд нь сургуулийн зүгээс тэр санхүүгийн дэмжлэгийг гаргаж өгч идэг. Түрүүн нэг зардал гарч иржсэн нөгөө асуудал гарч иржсэн. Улсын сургууль үнгүү хэрнээ явц нь үнэтэй гэд Тэгэхээр тэр явцад байгаа үнийн асуудлыг бид нэр хэн шийдэх ёстой вэ гэдэг ийм асуудлууд гарч ирж байна. За тэгээ энэ дээр би нэг ганц та нарт нэг юм схем харуулах гэсэн. Энэ Heckman-ийн морийг гээд $1 хөрөнгө оруулалтыг өөр өгөөж гээд тэгэхээр cost benefit буюу бид нар өнөөдөр боловсролын хэрэгцээг тухайн хүүхдэд эрт наснд нь бүр сургуулийн өмнөх тэр боловсролын наснд нь бид нар өгч чадах юм бол ирээдүйд учрах одоо эдийн засгийн зардлыг хэмнэ гэж үзэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид нэр тэр хүчирхийллийн хохирогч болоод тэр зан үйлтэй дарамттай болцсон тийм ээ асуудал үүссэн энэ хүүхдүүдийгээ бид нар дараа нь яах вэ гэдэг асуудалтай тэн дээр гарах зардал түүнийг одоо бид нэр урьдчилаад энд нь бид нэр хийж чадсан бол урьдчилан сэргэж чадсан бол ирээдүйд тэр хүүхдүүд маань өнөөдөр яг нь боловсралтай мэдлэгтэй өрсөлдөх чадвартай ийм боловсон хүчин болох бүрэн боломжтой байна гэж харах хэрэгтэй болж байна. За дараа нь бид нар боловсролын салбарын үүрэг оролцоо юу байх вэ гэхээр сургууль завсралтын шалтгаан нөхцөлөө бүр наривчж гаргаж ирээч. Ингээд дата мэдээлэл авах гэхээр айгу тойм бусад гэдэг тий. Энийгээ бүр илүү тодруулаач. Зорилттой бүлэг рүү одоо энэ нэр томьёо бол олон янзаар хэрэглэгдэж байна гэж байна те. Яванда бид нар нэг шийдвэр төрөх бах. Чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг аваач. За тэгээд хөтөлбөр одоо боловсруулахдаа сургуулийн хөтөлбөр боловсруулахдаа мэргэжлийн байгууллагуудын оролцоо тусалцах дэмжлэгийг аваач. За энэ олон улсын сурагчдын чанарын үнэлгээний судалгаанд хамрагдаач гэж байгаа юм. Одоо бид нар PISA Teams гэдэг энэ олон улсын эдийн засаг хамтын ажиллагаа OECD гэдэг байгууллагаас гаргадаг PISA гэдэг судалгаанд хамрагдана гэж байна. Тэгэхээр тэр судалгаа юу хэлдэг вэ гэхээр түрүүн манай хэлжсэн те яаж энэ чанарыг үнэлэх вэ гэдэг хэмжих арга зүй хүртлийн заагаад өгсөн байдаг. Юу вэ гэхээр нөгөө нэг боловсролын салбарт нь асуудал болоод байгаа тэр бүлгийн хүүхдүүд нь өнөөдөр бусад яг ижил төвшний хүүхдүүдтэйгээ хин амжилттай суралцаад байгаа юм бэ гэдгийг гаргаад тэр амжилттай суралцж байгаа хүүхдүүд нь хин боловсролын тогтолцооных нь юу нөлөөлцөө, юун дэмжлэг болоод тэр үгүй байгаа суралцахгүй байгаа хүүхдүүд нь юун саад болсон юм бэ гэдэг хэмждэг арга зүй уралцсан юм байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр өнөөдөр одоо нэвтрүүлэх хэрэгтэй цаг болсон. За тэгээд энэ сургалт баг дунд суур бүрэн дунд болгос дүүцэн хөтөлбөр сургалт зохион байгуулах журам гэдэг байгаад байгаа. Энэ дээр би нэг шүүмжтэй зүйл хэлэх гэж байгаа. Насан туршийн боловсролын хөтөлбөр манай хамаг юм хаагаад байна гэж харах гэж судлаач энэ зүйл гэсэн. Үгүй тэр хүүхэд
Ебестэл бусдын нэгэн адил суралцсан. Аль болох тэрэнд хамруул. Ямар ч асуудалтай хүүхэд байсан. За энийг анхаараач. За тэгээд олон хууль дүрэн байна. Тэр журмаа хэрэгжүүлэх механизмыг тайлбарлаач гэдэг санал зөвлөмжүүдийг хэлмээр судаачийн зүгээс хэлмээр санагдаад эдгээр зүйлсүүдийг та бүхэн санал болгож байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.